өмнөх замыг өргөтгөж сэлбол дээр нэмж гүүрэрж байгаа Хятадын засгийн газрын тусламжаар хийж байгаа зам цэрийн ажил 11-р сарын дуустал үргэлжилнэ. Гэхдээ эх 18 гэхэд замын хучлтыг дуусгаж зорчих хэсгийг нээн гэдгээ гүйцэтгэгч компанийн хотын даргад амлалаа. Нийслэлийн цэцэг дарга Батул өнөөдөр Улаанбаатар хотод хийгдэж байгаа зарим замын цэцрийн ажилтай танилцсан юм. За бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамж бүрэн шинжилгэж байгаа. За одоо ажлын явц 65%-тай байна. За энэ сарын 18 гэхэд 0.9 км замынхаа хүчтэй хийж зорчих хэсгээ нээхээр ажиллаж байгаа гэлээ. За үлдсэн ажлыг нь товлсон хугацаанд буюу 11 сарын 30 гэхэд дуусгах юм байна. За Бээжингийн гудамжид хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын нийт өртөг нь 60 сая ян буюу 17 тэрбум орчим төгрөгийн ажил юм байна. Хотоодоос бас нэг материал татж байгаа татвар нөөцөөс чөлөөлөх жоохон тэр асуудал байна л да. Тэгэхээр ингэж тохироо асуудлуудаа надад аль бисаар бичгээр өгöd. За юу ийм зүйлийг шийдвэрлэхэд шаардлагатай байна. Тэгэх юм бол би тэрийг аваад би холбогдох газарт нөхцөл тавиад тэгээд мэдээж хэрэг дандаа хуулийн дагуу шийдэгдэн шүү дээ. Хуулиар ер нь айл маань бид ч гэсэн бас энэ хурдан энийг нээгээд хөдөлгөөнөө эхлүүлээд энэ үйл ажиллагаагаа хэвэн болгох бас их сонирхолтой байна л да, тийм ээ. 8 сарын 18-наас өмнө бол болж өгвөл бид нар энэ шүтээсийн уулзуураас 11-р уулзуурыг бол хучлтын ажлыг хийж нээхээр бол төлөвлөлөөд ажиллаж байна. Бас энэ асуудал дээр бол бас энэ цаг хугацааны болон энэ цаг агаарын нөхцөл байдал бас нөлөөлчихгүй бол энийг бол 18-наас өмнө бид нар нээчнэ. Ерөнхийдөө ажлын нийт явц бол гүрийнхэн барилга боломжийг уруулад нийт ажлын явц бол одоо 65% явж байна. За тус ажлыг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин констракшн гүйцэтгэж байгаа юм байна. За замын зорчих хэсгийг нээсээ дараа замын гэрэлтүүлэг ногоон байгууламжийн ажил хийгдэнэ. За гэтэл үүн шаардлагатай зарим материалууд хил гайл дээр удаашрах янзтай байгаа гэнэ. За тиймээс энэ тал дээр анхаарч хугацааг аль болох хурдсаж өгөхийг хотын даргаас хүслээ. За дараагийн нийслэл хотод хийгдэж байгаа томоохон авто замын нэг бол Яармгийн гүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэл 17.1 км авто замын ажиллаа. За энэ ажлын явц 80%-тай явж байна. За 9-р сарын 1 гэхэд дуусгаж улсын комиссд хүлээлгэж өгнө гэж байна. За одоогийн байдлаар замын өнгөн хүчлтийг хийсэн байна. 32 хоолойн колцоо хоолой байгаа. 2 гүүртэй. Тэр ажлууд бол бүгд хийгдээд дууссан. Одоо ганц өнгөн хүчлтэй ажил үлдээд байгаа. Тий. Бид нар тэгээ одоо 8 сарын 25 гэхэд хөдөлгөөн нээх гээл ажиллаад байж байна. 8 сарын 25. 9 сарын 1 гэхэд бол замын цэвэрлэгээ тэмдэг тэмдэглэгийн ажлуудаа бүгдийг дуусгацсан байна. Энэ зам чинь хажуу талаараа замын хажуу талын тоноглол хэрэгсэл нь гэрэлчээдэнтэй хэсэг нь хаана байгаа? Зайсангийн оройн да. Зайсангийн оройн. Тий. Айл суурьшлийн бүстэй бол гэрэлчээдэнтэй. Бус газар бол байхгүй. Өндөр далантай шүдэр дандаа хууцаа ажиллахтай ханга. За Богд уулын арын зам 70 өндөртэй олон гүүрэн гарцтай гээд хийж гүйцэтгэх гэж чамгүй хугацааг зарцуулсан байна. За мөн жолооч нар аюулгүй байдлыг хангах үүднээс замын хашлыг олноор хийж өгчээ. За энэ замыг ашиглалтанд орсноор нийслэлийн авто замын ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. За замын зорчих хэсэг өргөн 7 м бөгөөд явган хүний замыг давхар хийхээр төлөвлөсөн байна.